Адуучин аймгийн алдар туяачиж алдсан багсны тухай ярил Зэрэг сум Алтан тээл нутгийнхан төдийгүй Ховд аймгийн зарим Ахмад уяачид андахгүй сайн мэдэх үзье. Адуу маллах арга туршлага уйсан хурдаараа нэгэн үед сум аймагтаа нэртэй явсан тэрээр хэдийгээр бурхны оронд одсон ч түүний хүү Бат Эрдэнэ уяачийн эрдэм үйл хэргийг нь өвлөн үргэлжлүүлсээр явна. Хүүхэд байхдаа аавынхаа уйж уралдуулдаг байсан хурдан хүлэг мордыг унаж төрийн наадамд тоосоо өргөн торгон жолоо өргүүлж явсан Бат Эрдэнэ аавынхаа амжилтад хүрч аймгийн алдар туяач цол хүртэж байгаа нь инэ. Алдартын ингэрийн тэмдэг Залаамалгааг аймгийн засаг даргын орлогч Дэлгэр сайхнаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэлээ. Сайн сайхан бүхний хүсээ өрөөё. Манай адуу чимгэн байсан. Тэгээд адуугаа сайхан малддаг байсан. Тэгээд мөр сайхан үйдэг аймгийн алдарт уяач хүн байсан. Ааваа дагаад мөр унжихлаа. Тэгээд тэнээс хойш тэгээд ах мөрөө уяал тэгээд явсан доо. Аймгийн баяр наадамд одоо шүтлөөрийн хүрээ азаргаа үйж, шүтлөөрөө үйж айргдуулжсэн. Айргийн тавар орж ясаа. Тэгээд одоо бол энэ хүрээ азаргаа уяа гэж байгаа. Энэ манхна баяр наадам ер нь тэгш сумын ардын өсгөлийн баяраар ер нь манханд бол тогтмол айрг авч ясаа одоо. 2007 оноос хойш бол ер нь айрг авч ясаа. Бат Эрдэнэ 2000 оноос хойш бие даан морь ууж байна. Өөрөөр хэлбэл 20 гаруй жил насны хурдан морьдоо ууж баг сум аймаг бүсийн баяр наадамд шандсыг нь сорьсоор байгаа юм а. Мөн хурдан жороо морио унаж төрийн баяр наадамд уралдуулна. Тэрээр найз нөхөд ахан дүүс галын уяачтаас суралцаж бас туршлага юугаа хуваалцсаар өдгөө 20 гаруй жил хөдөлмөрлөж яваа юм а. Адууны өв соёл морин уралдаан мартагдах учиргүй. Уйсан бүхэн түрүү авч амжилтаа улам бүр ахиулахын ерөөл бүхэн оршгэ.